Монгол улсын төрийн соёрхолд соёлын гавьяат зүтгэлтэн доржин гармаа. Өвөөгийн намар тууж. Өглөө бүрийн аюур сүүний ирэлд гарна. Намар болж аймгийн төвийн тармил модод гандаад гудамж зээлэр алтан навчис элдв зарлалын цаастай хийсэн хөглөрнө. Цагаан эдэний мухлагт сүү ирсэн бол хүмүүсийн очир дугаар ихтэй. Сүүгөө бол банзан хаалганд томоос том хар цоож зүйлттэй байдаг билээ. Өдийн насаан илээтэл аюур хот суурин газар суусан нь үгүй. Өөрийн гисэн өссөн нутгаас ч тоотой гарчээ. Нутг нь хэдийгээр аймгаас хуучныхаар 20 дүртэй газар боловч хүүгэн дагаж хот үзэж аймгийн наадам ганц нэг үтсэн авч харин ингэж сууринт суусан нь үгүй билээ. Аюур ачхүүтэйгэн аймгийн төв орж ирээд танил жолоочтойгоо уулзаж гэр барааг нь хаа нэгтээ танихгүй айлын хашаанд буулгасныг үзэж унааны ирэлд гарчээ. Өвөө хүү хоёр юун амархан унаа олдох билээ. Гэвч өвгөн гэрээ нүүлгэж чаднаа гэж бардан бодож байлаа. Учир нь гэвэл нутагт ер хэнийг ч угүйсан хэдий ч очсон тэмээмэр аль дуртайг нь өгдөг заншилтай билээ. Тэгж хөсгөө өгхөнч байтугай зарим нь аюурынхыг нөөх гин гэж дуулаад өөрсдөө тэмээгэн хөллөж ирдэг билээ. Аюур тэгээд буу хашаагаан хайв. Аюурынх тэр орой ажилчны хашаанд буулаа. Өвөө хүү хоёр гэрээн барьж анхныхаа цаг чанав. Жижиг дөрвөн хантан галын элчинд халуу оргиж, хуйуул хоол идээд орон гэрээ янзлах ажилд оров. Хүү маргаашнаас ажилдаа оров. Аюур өглөө бүхэн сүүнд явна. Анх удаа хүнээс сураглаж байж цагаан эдэний мухлаг хүрээд 5 литр сүү авчирчээ. 2 литрийг нь өглөө болтол элбэг хүрнэ гэж бодож далд хийгээд бусдыг нь шанаганд хийж айлуудаа тарав. Монголын ёс тийм юм. Идэх ухаан хуваадаг ёстой. Хавар эрт сүү ховортоход айлууд маань аяг сүүгээ хувааж л уудаг байсан. Гэж аюур сүүгэн тараачхад баяртай байв. Эмэгнэн ч бас тийм л байсан. Намар тосоон холчход л амтэн хүнд амсуулах гэж айл руу жаахан юм тавглаад гүйдэг байсан. Өвлийн ихээр ичээ хийхэд бас нарийн махнаас хувааж айл руу гүйдэгсэн. Эцэг өвгдийн ёс шүү дээ. Тэднийхтэй ойролцоо 3 айл байна. Хой талд нь өнөө маргаашгүй төрөх болсон залуухан хүүхэнтэй нэг айл бий. Тэр хүүхэн айхтар хэрсүү хүүхэд. Өвгний сүг авчихаад баярлсан гэлээснаа хэлж савны ярол хоосон буцаахгүй гэж хідэн чихэр хийсэн байна. Ёс мэддэг хүн сайхан юм. Баруун талд нь хээгүү байрын бүдүүн хүн авгаатайгаан 3 жаалтайгаа сууна. Ёсыг бас сүрхий мэднэ. Хон төхөөрч оройн нь шүл хэсгэн зайдас цус элэг бөөртэй хов өгч билээ. Нөхөр нь хаяа орж ирж өвгөнтэй ярих дуртай. Харин зүүн айлд байгаа үг нь мэдэгдэхгүй 2 залуу бий. Сахалтай, том нүдтэй, ширүүн харцтай нэг нь өвгнөөр доог тухуу хийх дуртай. За өвгөн сүүндээ яв холоогүй юу? Ойрд харцаа уусаар байгаад гол харлаж орхив байна гэж цаашлуулна. Нөгөө нь өөр дуугардаггүй нэг давжаа залуу байна. Номноос салахгүй. Өглөө бүхэн сүүнд шогшиж илүү дутууг нь айлуудаа хувааж аюур өвөө сэтгэл тайван намрыг өнгөрөв. Хүүн шавар шохоо болсоор л ирнэ. Ажилдаа ядардаг үсттэй хөөрхий гэж бодоод аюур гэр орны ажилд хүүг барагтай л бол оролцуулахгүй. Хүүч хувцаан сольж шавар шавхаанасаа салаад бөмбөг хөөцөлтгөр гарах юм уу эсвэл ном бариад хэвтээд өгнө. Өнөөгийн залуучууд жаргалтай болжээ гэж өвгөн хүүгэн харах бүрээд бодно. Тэгж бодох тутам сэтгэлийн дотор байсан нэгэн далдын бодол сэргэж ирдэг билээ. Тэр нь өвгний хүсэл мөрөөдөлтэй холбоотой байлаа. Аюур бол 7 үеийн дарахан хүн байлаа. Түүний үе удмынхан уран гараараа хоолон олж идэж байсан билээ. Уран лодойхон гэж аль хизээнээс алдартай явжээ. Лодойхны гарт мод төмөр алт чулуу юу ч орсон амьд болон өндих увдстай гэдгсэн. Аюур бол тэр бүх өвгүүдээ мэдэхгүй. Харин өвөөгөн муухан мэддэгсэн. Өвөө нь илүү гэрт тортог болсон хөөрөг үлээлгэж төмөр давтан айл хунарт хасаг тэрэг тогоо хийдэг хүн байжээ. Аюурын аав чулуучин байсан. Үнэт чулуун сорвол хөөрөг эсвэл эмэг бөгшний шигтгээ 9 тахилтай мөнгөн аягны шигтгээ хийх гэж ноёд урин залж явдагсан. Тэглээгээд амьдрал дээрцсэн юмгүйсэн. Аюурыг том болоход эцэг нь чулууныхаа эрдмийг зааж хэрхэн хөөрөг хийх, чулууга яаж өнгөлөх, нүхлэх, сорвуулын хээг яаж гаргахыг зааж сургажээ.
Аюур зөвхөн чулуучин биш. Алтан мөнгөөр юм хийчихдэг, тэрэг дарахалдаг, модоор бол юу ч хийж чаддаг хүн болжээ. Үе дамдсан тэр эрдэмээ хүүдээ үлдээнэ гэж аюур боддог байсан. Гэтэл хүүн багаас сургуулийн мөрийг хөөж, эцэст нь олтхон байгаад хот газар машин унаатай дарга болжээ. Тэр нь буруу гэж юу? Цаг цагаан дагдаг жантай. Өвгний сэтгэл ялгүй гутарч явсан боловч ач хүүтэй болоод баярлаж билээ. Хүн үе удмаараа бахарах ёстой билээ. Аюурч бас ач хүүтэй болсондоо баярлаж байлаа. Магадгүй хүүгийн сураагүй зүйлийг ач хүү нь сурах чинь билүү? Энэ жаахан хүн 8 үе үлээсэн өндөр буурлуудынхаа гарын эрдмийг авч орон дэлхий даяар цуутай дарханч болох юм билүү? Багдан аюур ингэж бодож мөрөөсөж явсан. Багдаан цог бадрах өвөөгөндөө зум болгон ирдэг байсан. Харин анги өксөх тутмаан эрхэн цөөрч сүүлдээ бүр ирхэн байжээ. Өвөөгийнх нь бие чи доройтож ойр зураа ямиг барин тавин мартах болжээ. Хорвоогийн жамаас хүн зүхтах аргагүй. Гэвч өвгөн сэтгэлэн зовирлож байлаа. Хин нэгэн хүнд гомдох шиг болж заримдаа дэмээл бухимддаг байлаа. Тэр бухимдлыг нь мэдсэн юм шиг хүүн хүрээд иржээ. Хүү сургуулаа төгссөн. Аймаг туваарлаа. Таал дэрэгдэн байж үз. Өөр зам алга. Гэхэд өвгөн үүнд баярлаж билээ. Одоо ач хүүтэйгээ хамтаа байх болов. Дор хаяад гарт нь дүү оруулаад нүд анивал болох нь тэр гэж аюур бодож хүүгэн орон дээр ном уншаад хэвтэж байх болгонд өвөө хэтийн бодлоо нуу бодно. Тэгэвч ажилсан хүүхдийг одоохон босож юм хийгээлтэй биштэй гэж бодоод л орхино. Түүний ажилч уг нь юуны хамаа байх вэ? Барилга барина гэдэг хэцүү боловч дарахны ажил түүнээс ч хэцүү шүү. Хүүд хэрв гарын дүү байгаад өвөөгөөсөө жаахан ч гэлээ юм сурч мэдэж авбал барилгын ажлынхаа хажуугаар хүнд тус болж өөрөн амьдралаа өөд татах эрдэмтэй болно л гэсэн хэрэг. Бид ч гэсэн малаан орхиод дарах хийсэн нь бус малынхаа хажуугаар л гараан эвэр урахтал юм хийсээр өдий хүрсэн гэж өвгөн бас бодно. Нэгэн өдөш чулуу өнгөлдөг цоолдог бүх юман авдарнаас гаргаж ярив. Хуучин хадаг зүүсэн харуул чулууны өрөм, модны ойл цүүц дүүрэн чигсэн тэр авдар өвгний шүтдэг ганц зүйл билээ. Амьдралынхаа бүхий л баялаг тэр авдарт багтжээ. Хэрв хүүн ухаантай байгаад зөвнүүдээр харж гим одоохон юу ч амьд мэт болгох ээж Чингисэн шиг өвгөнд санагдана. Хүү орон дээрээ ном уншиж сууснаа өндийгөө дэрв. Хоймроор нэг багаж таран тавьж өвөө жаргалтай хүний царайгаар мишэн сууж байлаа. Хөвөө эн чинь юу юм бэ? Аюур дуугарсангүй. Ач хүүн ойрд амьдран хөдлөөгүй тэр багжуудыг шохоорхон үзэх хүртэл дуугаа байхаар шийдэжээ. Үнэн дээр эмигнээ насан зүг болсон тэр жилээс хойш эдгээр багжийг авдарнаас гаргасангүй. Хүүдэн гомдож эрдэм ухааныг нь тоосонгүйд цөхөрч эмигнэн яваад өглөөр одоо би юуны төлөө эднүүсээр юм хийх вүлээ дээ гэж бодож далд хийжээ. Удаан хадгалагдсан эднээс гарах хөгцсний их үнэр хуучин хувцсны үнэр ханхалж байвч удаан жил цөхрөлтгүй хадгалсан юм болохоор эр мөрн шинэм шиг үзэгдэнэ. Хөө минь гэж өвгөн жаал хүүг хойморт явган суун тэдгэрийг ээлж дараалан барилан үзэгт нь хэлв. Чиний өвөө нар чинь гарын дүүтэй улс байсан юм хөө минь. Мод чулуу төмөр алтаарч юм хийдэг байлаа. Энэ багаж гар ухаан гурвынхаа хүчээр л хоолоон олж идэж биднийг хүн болгосон юм шүү дээ. Аюур ач хүүтэй бүгдийг үннээр нь чин сэтгэлээс ярив. Хүүн гайхан харж нэгэн үе царай нулайн нэгэн үе инээмсэглэн байлаа. Ийм л юм да хөө минь. Одоо чи барилгачин болжээ. Юу хэлэх вэ? Сайхан ажил. Гагцхүү муу өвөөгийнхэн олон үе дамжсан энэ багжийг чи минь л аваасай гэж би хүснэ. Би чамд үүнийг л үлдээж орхих учиртай. Хэрв чи минь тэгээд гарын дүүтэй хүн байж ядаж ганцхан модорч гэсэн юм хийж ихдэг болвол би өнгөрч утсан эцэг өвгдийнхэн өмнө нүүр бардам нүд аних болно. Хүү инээмсэглээд орон дээр очиж суув. Ер нь цог бадар хачин хүүхэд байлаа. Барахтай бол дуугарахгүй. Өвөөгийн үгнээс юр зүрхгүй. Тийм учраас толгоогоо нэг илчгээд орон дээрээ очиод суучихсан ач хүүгээ юу гэж ойлгохон аюур мэдсэнгүй. Багжаан ойр зур далд хийж авдран хаагаад мөл хөөгөөрөн явж зуухныхаа өмнө очиод хүүтэн цахим уув.
Гэрт аниргүй тайван болж тоон тушаа дүүжилсэн шугамын радиогоор хөгжмийн их шиг уянгалж гарлаа. Маргааш нь хүү үд дээр их л баяртай ирлээ. Хувцас соличхоод нүрэн угааж яаран байж цайгаан ууснаа өвөө явъя. Би танд ажлынхаа газрыг үзүүлье гэв. Аюурч бас баярлаж дээлэн солиод малгайгаан өмсөж ачиiga даган гарав. Намрын шар наран өндөрт хөөрч жин үдэд халхаа байсан ч гэсэн гадаа салхи тогтун дулаахан байлаа. Түрүүчийн цаснаас үлдсэн малгайн чинээ ганц нэг цас өндөр уулын ороодыг илэлцэж газар дэлхий өвлийг тэсэж ядан хүлээх мэт хүрэнтэн харагдана. Асар том банзан хашааны хаалгаар ороод ирэв. Эрг нь тойрон сараалж барьсан том барилгын энэ тэндгүй гагнуурын гэрэл гэрэлцэн. Өвөө би тэр дээр өрлөг хийдэг шүү дээ гэж хөө хад цохоо мэт өндөрөд гарч яваа. Хоёр хүний тушаа заагаад холын бараа харагдана. Өдөр болгон л өндөрсөд байна гэж нэмлээ. Машин тэрэг чөлөө завгүй сүлжиж өргөх цамхаг тоосго чулуу зөөх ажлын газрын ёр бусын их гэрэлgiгээ дуу чимнээс өвгөн сүрдэг шиг олов. Энэ олон машин тэрэг хүмүүс сүр бараа ихтэй барилгыг барьж ач хүн тэдний дунд бусдаас ялгархгүй ажилдаг юм байжээ гэж бодоход өвгөнд таатай байлаа. Ажлын хувцастай хамгаалтын малгайтай өндөр залуу хүрээдрв. Аа цог бодрох уу? Аавыгаа аваад ирсэн үү гэж тэр өвгөн рүү мэдлэн гар сарвав. Өвөө энэ манай дарга гэж цог бодрохоо толгоогоо нилээд хэлв. Эмнэлгийн барилга барьж байна да өвөө минь. Ажил ид өрнөж байна гэж дарга хэлв. Мөн сайхнаа гэж өвгөн дуулдлаа. Та мэдээтэй яваарэ. Барилгын ойр осолтой шүү. За тэгээд би энд өөр юм үзүүлье. Харин цог бодрох ажил дээрээ очиж бай. Гээд дарга намайг дагаад яв гэсэн шиг туруулж алхав. Энэ өдрөө өвгөн барилгын дотор гадуур явж үзээгүйгэн үзэж багтснаа нууж чадахгүй явлаа. Яасан ч их ажиллав, ямар ч нүсэр олон хүмб. Хүмүүсийн сайхан зантай гян. Энэ бригадын даргаасан эхлээд тэр хүүхдүүд нь гэж бодож багтаж барилсан сэтгэлээ дийлэхгүй явтлаан өвгөн гинт зогдсов. Үгүй эн чинь юу вэ? Лут том чулуу өнгөлөгч машин дээр хоёр хүн ажиллана. Авдрын дайтай боржинг тол шиг гэлайтл нь өнгөлж өөр нэг машин дээр нүсэр том хүнд чулууг шүдэнцний мод хуулахын дайтай хувааж байлаа. Үгүй мөн гайхалтай яа. Тэгтэл цаана бас нэг машин дээр хідэн хүүхэд чулуунд хээ гаргаж дарчгинсэн хихэрдуу тажигнан чулуун шороо цайран унаж байв. Өвгөний сэтгэл хямраад явчихв. Харин бригадын дарга анзаарсангүй тургулж алхлаа. Хэдхэн алхмын цаана төмөрчний байшин байна. Гурил зуурч элтхийн адил цахилгаанаар улайсан төмөрийг ёстой л нэг гарынхаа дор янзалж байв. Аюур нүдэндээ ч итгэсэнгүй. Өөр нэг газар бас мод янзалж байшингийн цонх шалыг бүтэн бүтнээр нь гарган угсарч байлаа. Өвгөний урам хугарчээ. Энэ дэлхийн ертөнцид байхгүй хэрдэм чадлан ач хүүдээ заах гэсэн нь инээдтэй хэрэг ажээ. Түүнийг мэдээд ч өвөөдөн зориуд үүнийг үзүүлж байгаа хэрэг байх нь гэж аюур ойлгожээ. Аюур тэгээд гэр рүүгээ яарч гарав. Бүхнээс илүү бүгдээ сайхан гэж тун саяхан бодож явсан өөрийн эрдэм хүнд чулуу мөрөгсөн шил адил яарч унах шиг болов. За ийм л газар даа өвөө. Бид ч бас их ясрах уу. Шинэ ажилчин болгонд энэ бүхнээ эхлээд үзүүлнэ. Номоо танилцуулна. Дараа нь ажилчидтайгаа уулзуулна. Ажилчин болсонд нь баяр хүргэнэ. Нэг ингээд ажилд орсон хүн бол манай гэр бүлийн хүн. Түүний бүхэл амьдрал бидэнтэй холбоотой. Гэр бүл болох зэрэг цуухад явахад нь туслана. Бас гачигдал зовлон дайрвал туслана. Тэр бүхний төлөө ажилчин ажиллаа сайн хийх үүрэгтэй. Албан ёсоор хэлбэл энэ маань хамт олонний хүмүүжил юм. Шинэ ёс зан заншил тогтож байгаа нь тэр шүү дээ. Өвгөнгөө цог бодрох сайн ажиллаж байгаа. Та хоёр орон суусанд ормоор юм да. Орё гэвэл сууц өгөн шүү. Юуны төлөө барилгачин билээ дээ гэж хашаанаас гаргаж өгөхдөө бригадын дарга хэлв. Гэлээлаа хүү минь. Би ч ач хүүтэйгэн яри. Нээрээ ч байран дээр юм уу да гэж аюур сэтгэл доторх хямрлаа нуун байж хэлжээ. Өвгөн ихэд ядарснаас сая л мэдэх шиг болов. Хөл нь янгнан нүд нь бүрэлзээд унмаарч болох шиг. Тэгтэл хүйтэн салхи хүлээж тун саяхан цөвдөлжгүй байсан тэнгэр үйлс хуралдаж цасны ширхэг ганц нэгээр унаж эхлэв. Аюур ийм үед бүр ч их бухимддаг зантай. Үзэж дуулсныхаа бодох бүр сэтгэл хямарч өвгөн гэрийн зүг яаран алхав. Цаг болжээ. Цас малгайлан орж чийгэн үнэр ханхлуулан газарт хайлж байснаа төдхөн цайрч үдшийн үед хөл тавих төдийд хальтран болов. Их цасны дундуур алсын бараа тунж бүдэг сүмийн
Байшин барилгуудад цасанд дарагдаад намхан болсон шиг харагдах бөгөөд холын ус өглөөний наранд гэлбэм өнгөөр цайран байлаа. Энэ тентгүү хурц гапууны дуу хадаж айлуудад цасаан цэвэрлэж байлаа. Зүүн айлын 2 ундчихсан юм уу чимээгүй. Баруун айлын давжид 2 том хүүтэйг нь цасан малтаж "Хөгөө мөө их цасаа өчигдөр үдээс хойш л ороо бицтэй. Тэгхэд байж байгааг нь хараач" гэж шогшорно. Жаалууд нь цасаар шидэлцэн тоглоно. Хоод айлаас өнөөхөө бие давхар бүсгүй гараад ирэв. Хуучин муу өвлийн болтой өмссөн нь товч нь хүрэхгүй хүүхний гидэс тулж гидийсхийн зогсохдоо нүдэн онилгожээ. Яаж инх цаснаас салъя да гэж байх бололтой. Аюур тэгэхтэн дөхөж очоод "Хүү минь ордоор би янзлаад өгье" гэв. "Яах юм бэ өвөө" гэж бүсгүй цааргалах бололтой. "За бүү нариг, ийм гидэстэй чи яаж бүхэж цасаар илгана? Би тэгэхэд өлтөлсөн болохоос биш. Нээрэн тийм шүү. Та ч гэсэн орж үз. Би 2 хүүтэйгэн янзлаад өгье" гэж довчд хэлв. Гэвч аюур орсонгүй. Дөрвүүл нээлж айлын цасыг арилгаад дээвэр дээгүүр нь уур савсаж эхлэхэд сая ажлаан дуусгаж гэртээ орлоо. Цаг болжээ. Энэ үгийг түрүүхэн гадаа юуны учир хэлснээ аюур бодож яв. Нэгэн бодлын уул тал цасанд даруулаад хүйтэн цаг эргэлтгүй ирсэнд тэгж хэлсэн баймаар. Нөгөөд гэвэл жам ёсороо ирсэн энэ уул шиг их амьдрал хуучныг халан ирсэн шин цагийг хэлсэн бололтой. Өчигдрийн үзсэн нь түүний баталгаа биш гэж юу? Чулуун өнгөлөн хээлдэг машин мотор тоглоом шиг ажилдаг тэр техник үнэхээр цаг болсныг илтгэн биш үү? Уржигдрийн өөрийг гаргаж тавьсан цүүц, ойл, харуул мэт юмс авдарнаас цааш явхаа байсныг амьдрал өөрөө хэлнэ биш үү? Тэгвэл тэр хүчрхэг машинуудын хажууд ачуугийн үеийн хідэн жаалхуу зогсон аль хизээний сурсан дасан зангааран ажиллаж байсан биш үү? Тэгэвч сэтгэлийн угт нэгэн далд бодол байх бололтой. Зуны шин алсад тэмдэгрэгдэх төдий үзэгдэх аянчны майхны гал шиг сэтгэд дөнгөж сүүмэлзэх тэр бодол нь бол өчигдөр өнөөдрийн үснээ эргцүүлэл байлаа. За тийм ээ. Цаг болж хүүхэд өсөж улс орон хөгжиж нүсэр том машинууд гарч дэгтэл өвгөд өтгөс бидний хэдэн зуун жилийн турш гараараа оролдон ухаанаар бүтээсэн зүйлс ийхүү хэрэггүй болох гэж үү? Тэр хүчтэй, чадалтай машинууд хүний нүдэнд бараг харагдахгүй шахам нарийн инжааны хийдэг хээ угалзыг төмөр чулуун дээр хийж чадах гэж үү? Ээдээ мэдхгүй. Арай л юул бол. Аюур ингэж бодсноосоо болоод сэтгэл нь тайвшрах шиг болов. Амьдрал гэдэг бол хүн юмыг зүгээр нэг хэлэхтэй биш. Харин ямар байдгийг баталснаар биелэх зүйл шүү дээ. Нуруу нь бүгтэж хуруу нь моногшин эрүү өвдөгтөө тулсан энэ өвгөн юу л чадааж дээ гэж ачхүү нь бодсон байвал яах вэ? Тийм ч учраас өвгөн ачхүүдэн эрдэм ухаанаа үзүүлэе гэж гинт шийдэв. Тийм ээ. Үзүүлэх хэрэгтэй болж. Тэгсэн цагт ачхүү нь өвөөгийнхэн ямар их эрдэм чадалтайг бишрэх виз? Зөвхөн бишрээдэж зогсохгүй. Үгэнд нь орж хичээх виз гэж санав. Хүй наашир цогтуу сөнг дуугаараа цог бадрахыг дуудсан энэ дуунаас цочиж аюур хийж байснаа орхин гарлаа. Цог бадрах үүдэн дээр зогсно. Зүүн айлын сайхалтын залуу хаалгараа цээжээ цухуулгаад түүнийг захирангуу дуудаж байна. Их согтуу байх бололтой. Нүүр нь улайж зовхон хавдаад тогтож зогсож чадахгүй гуйвлана. Үүдээр уур савсаж гэртэн жавар орох бололтой. Яах нь вэ? Цог бадрах гайхсан мэт атлаа таймин ингэж асуув. За чи битгий онгор. Яахыг нь орж ирээд мэд гэж цаадхан дуудсаар өвөөгөн гараад ирэхлээр цог бадрах нэмсэглэв. Аюураа сайхалт руу харж чи хүүгээр яах нь вэ гэв. За чи дуугүй вэ? Дуугүй ойлгов. Дуугүй л сүгэн тараагаад л явж вэ. Бид залуу хүмүүсийн яриа ярих гэж байна. Аюурын дотор хүйт оргиод явчихв. Юу гинэ? Сүгэн тараагаадаа. Би цайны сүү өгснөөрөө буруутан болж байна уу? Хожим хойно ингэж хэлүүлэх гэж үүнд сүүнээсээ илүүчилсэн болж байна уу? Аюур гомцондоо юм дуугарсангүй. Найз нөхөр нь сайхалтыг оруулах гэж носолдох бололтой. Чи битгий онгор мэдвөө? Чиний шогоорхоод үүгээд байгаа тэр будагчин хүүхэнд чинь царай алдахгүй мэдвөө? Түй. Очиж будагчин шүү. Тэгээд бас
Хашаа хороогоор нэг хашгирсан согтуугийн дуунаас цог бадрах ичиж өгөх шахав. Залуу хоёр ууран чөхөрөө биз. Нам цохих гэж үсрэхээр нь аюур бариад авав. Ор хүү минь. Битгий тэг хэрэггүй. Аюур нүдэрэн ингэж гуйлаа. Цог бадрах өвгийнхөө үгэнд орж хаалгаа татав. Зүүн айлын хаалгач хаагдаж гэрт нь унах унах сонсогдлоо. Аюур гомдсон авч согтуугийн дуунаас өөр нэгэн үг чихийг дэлсэн юм бодоход хүргэв. Тэр бол тэр будагчин хүүхэнд чинь царай алдахгүй гэсэн үг байлаа. Тийм учиртай юмсноо. Яамай л даа ёр. Гэж санаж сэтгэлийн дотор амьдралд итгэх хүчтэй итгэл гэлэлцэн ирэх шиг болов. Уулын тас хүртэл хүн хүршгүй өндөр түврэн засдаг. Ач хүү минь эр хүн юм гэсэндээ үе тэнгийнхээ хүнтэй танилцсан хэрэг. Түүнд муу юм юу байх вэ? Яалаа гэж. Хүү минь жаргалтай явбал миний хүсэл биелэх биш үү? Амьдрал гэдэг яасан сайхан хэрэг вэ? Өтөлж өгөрсөн муу өвөө нь үр хүүхдийн буян амсна. Хүмүүс намайг насны эцэст жаргал үтсэн буурал гэж хэлэх болно гэж бодлоо. Ийхүү бодглоор өвгөн хийж өгөө зүйлэн яаран дуусгах хэрэгтэй санагджээ. Тэр нь бол мөнгөөр чимсэн нэгэн сонин сийлбэр байлаа. Өдөрт хүүгэн явсны дараахан өвгөн сийлвэрэн барих бөгөөд нэг тал нь унаж оронд нь төмөр уцаар тогтоогуур хийсэн нүдний дугуй хүрээд шилэн хамар дээрээ тохон аль хэдийн говийн хүнээс авсан загийн үндсэн мой нэгссэн хуруундаа барьж өдөржин ноцолдохдоо цаг өнгөрөхийг мэдэхгүй бөгөөд нэг мэдхгүй л орой болж гэр нөхөд оргисон байдаг билээ. Өвгөн хийж байгаа зүйлэн ач хүүгээсээ ихэд далдал нь нууж байлаа. Ажаад байхад хүүж төдийл анзаарсангүй бололтой. Нэгэн өдөш өвгөн ач хүүгийн хүлээж ядав. Өвлийн хөдөш түргэн эхэлж хавар хариу бүрийн сүүдэрт дарагдан холын улс дүнсийн бранцаар үзэгдэх юм болов. Орж гарч хүүгийн хүлээх өвгнийг айлынхнаа тайтгаруулна. Гайгүй үсттэй аюургай. Ажил дээр л хуралдаа биз. Өвлийнх ажилтай хурал дугуйлан тасрахгүй гэж давжид орж ирээд хэлв. Хурал дугуйланд суусан ч гэсэн уддаггүй л юмсан да гэж өвгний сэтгэл тогтохгүй байв. Сэтгэлд нь нэгэн муу юм бодогдоод болж өгөх биш. Тэр нь элдэв хэрүүл зодоонд ач хүүгийн орчихно гэснийх биш. Элдэв юмд залуу гинэнгийн учир уруу татагдах вэ гэснийх байлаа. Тэгтэл өвгний совин үнэн боллоо. Шүн дундаас өмнөхөн хөөн ирв. Ирэх хэрэгтэй зүгээр ирсэнгүй. Шал согтуу иржээ. Аюур хүүгийн бушуухал унтуулахын мөн болов. Дотор нь муухаарч байгаа болов гэж шилэн хүзүүг нь барьж бацалж өгөв. Хүү ер мэдгшин жалга. Голгүй хайлсан лаа шиг нуран унаж хаашаа л бол хаашаа очно. Бас ингэчих гэж хэн үүнд арих өгвөө гэж унтуулсан хойно хажуудан суугаад ундуйцсан бодлоо. Хэдийгээр анх удаа согтуу ирсэн боловч аюурын сэтгэл туйлын их зовж байлаа. Энэ тум мууш. Ингэсээр арих хууж сурвал яана. Эцэс тэгвэл энэ сайхан ажилч үгүй амьдралч үгүй болно. Хэрв тэгэх юм бол би эцгийн нүрийг яаж харна? Нийтийн байрны энэ хашаанд архиудаг энэ саахалт мэт хүнд уруу татагдж байна. Орон байр гуйдаг юм билүү? Тэндээ бол ирэх биш өөр байхсан байгаа. Гэсэн төмөн бодлын үзүүрээс тэмтрэн суутал шүнд болж аюур тэгээд унтах ямар ч хүсэлгүй болсноо ойлголоо. Модоор галалдаг муу зуухан хөрч дулаалгатай ч гэсэн гэрэн хөөд сүргэн гадаа явган шуурга эсгэрч байв. Хар нэлхаараа юм да уг нь. Ядаж 20 гарсан бол нэг хантай бүлтэй болгохсон. Тэгвэл ганц би биш хань ижил нь өглөж хуйуул зэрэг өгүүлэхэд ирэх биш үгэнд орох байгаа. Гэтэл өнөөхө будагчин хүүхэн нь хаана вэ? Аюур уран хөрөвсөөр үүр сайлглаа. Уур нь хурч өглөө босмогт сур давхарлан бариад нүдж гарлаа. Гэвч цог бадрах хашин морийг гуйдах төдий ч хотс хийсэнгүй. Харин өвөөгийн муухай харснаас дайлдарч нэгэнтээ санаа алдаад гараад явчихв. Аюурын гарал харин их өвдөжээ. Аюур орон дээр ууглан сууж сураа шидэв. Хүүхдийг сураар айлгах өнгөрсөн хэрэггүй. Би ч өөрөн сурны амт үзэж л өссөн биш үү? Одоогийн хүүхэд тийм юмнаас айхан байсан гэж үү? Аюур өөрийнхөө асуултад хариулах сөгөө байсангүй. Тэгээд аюур шууд босож гарлаа. Явган шуурга намдаж наранд цасаг илбэн байлаа. Аюур барилгын зүг уурандаа болж том алгалсаар одлоо. Аюур ширээн дээр гарч таазны голоос хадаг уяв. Дулаан амсгал дүүгсэн өрөөнөөс будгийн үнэр ханхлан.
Наран тал руу харсан том цонхтой энэ өрөөг Цог Бадрахын ажлын газраас өгчээ. Өөр өөрийнхөө л үзмжээр орон байран янзлах гэж хөгшин залуу хоёр хичээв. Гадны хүний нүдээр хэрв харвал энд хоёр өөр ертөнц, өөр үзэл бодол байгаа нь ил үзэгдэнэ. Аюур бол гэртээ ямар л байсан энэ өрөөнөөс хуучны бууртай айл харагдуулах гэж хичээнэ. Таацны голоос уйсан хадаг шинэ гэрийн тэмдэг билээ. Үнэхээр ч нутагтан шинэ гэр барьсан айл бүхний тоонноос тийм хадаг уяатай бий. Хуучны хашлахтай модон ор тавьсан ханны дээд ихэнд өвгөн Гүнгэрбаатай бурхнаа байрлуулж эмэгнээ нутгалуулснаас хойш хизээж салгаагүй зулаан бадраажээ. Хэн хуучирсан тэр модон орны толгойд том жинтүү тавьсан мөнгөн осор сэлтэн гэлэлцэн харагдана. Хизээж билээ. Хүнд аяга мөнгөлж өгч хөлсөнд нь авсан хуучин шар хивс олбогнох шиг дурвалжин хээтэй бөгөөд одоо орны өмнө хөл тавихад дэвсгэр болжээ. Зул бадарсан Гүнгэрбаатай бурхны дор өвгөн хамаг эрдэнэ гэж үздэг багаж юугаан хийсэн урдууран онгойдог тагтай хүрэн авдар байна. Ийхүү шинэ айлын нэг тал дуусах бөгөөд хуучин гэрээс аюур өөр онцгой юм авсангүй. Харин нөгөө талд гэвэл Цог Бадрах өөрийнхөө сэтгэлд таарахаар янзалжээ. Цагаан толгойтой ороон шинэ бүтээлгээр бүтээж ар ханад сэтгүүлээс хаачилж авсан бүжигч бүсгүйн зургийг наажээ. Ороо дэгжин хурааж буланд шилэн нүртэй шүүгэн дээр хүлээн авагч тавив. Бас гитар олж ханны нэгтээс дүүжилж хаалгандан хувцас өлгөх мод хадаад өөрийн өвгний хувцас бүхнийг өлгөлөө. Уншдаг хідэн ном нь шилэн хоргоны цаанаас цухойж байна. Үннийг хэлэхэд өвөөгийн ханаас авч зайлуулах юм уу? Дор хаяад далд хийгмээр юм бурхан тахилаас эхлээд зөндөөл байлаа. Хуучны хашлахтай модон орон хүртэл нэвсийгээд тасалгааны сүр барааг дараад ч байх шиг санагдана. Гэвч Цог Бадрах өвөөгөө гомдоохыг хүссэнгүй. Хөгшин амтан дураараа л байгдээ зайлвал гэж бодно. Өвөөгөө гомдон алсан тэр нэгэн үчийн маргаашл Цог Бадрах буруугаан хүлээжээ. Хөгшин хоньны насгүй болсон өвөөгөө битгий зовоож үзээрэй. Чи байтугай би хот руу авчрах гээд тав тухаалдах болов гэж боддөг юм шүү. Гэсэн үг бол аавын үг билээ. Гэвч хөгшин хүн гэдэг хүүхчиг сэтгэлтэй байдаг бололтой. Буруугаан хүлээж суухад царай нь хүйтэн байсан авч дорхноо тайвширч нэгэн цагийн дараа гэхэд хөөрхийн амтан бүр хүүхэд шиг хөгжиж орхиод нүүж суухан ярьж билээ. Багын айхтар хэрсүү хатуу өссөн Цог Бадрах өвөөгийнхэн сэтгэлийг засаж чадсандаа баяртай байлаа. Тийм ч учраас сэтгэл тайван байгаа үед бурхан тахилын тухай үг цухилгахаас зайлсхийжээ. Харин аюур ач хүүгийн ханыг байх л ёстой зүйл гэж бодно. Тэр хөгжим нь ямар учиртайг бүү мэд. Бусдын сэтгэлд таарч орон гэрэн тавтай дулаанд бүр сэтгэл уяг болов. Тэгтэл аюур зарим зүйлийг гайхаж барахгүй байлаа. Бүхэл амьдралаараа хөдөө байж нутаг усныхаа заншилд уусан шингэсэн өвгөн хотынхны хайхрамжгүй гэмээр занг ихэд гайхсаар байв. Хажууд нь айл ирээд өрөө эзлэн сууж байхад хинэн ч тэднийх рүү шагайсангүй. Хөдөөгийнхэнтэй адил нүүдэл тосож данхтай цай тавхтай эдэ барин ирэх нь яамай. Дор хаяад хажуу хамрын айлтай болов гэж баярлсан шинжийг ч үзүүлсэнгүй. Хүүгэн ажиллаж явсан хойно уурын дулаахан хоолой налан сууж өнөөх сэлбэрэн оролдон байхтаа өвгөн ингэж гайхаад энэ хотынхоо юр яасан хачин улс вэ гэж амандан үгэлжээ. Тэгээд сүүнд явж арай хийж хэдэн литр сүү олоод нэг шанганд хийж гарав. Өвгөнд ганцаар байх уйтгартай байлаа. Нийтийн хашаанд байхдаа ч өвгөн ингэж ганцаардаж байсангүй. Үгүй бол довжтинд эсвэл хойд айлын саяхан нэрэлсэн бүсгүйтэй нүүхэн тэрүүхнийг ярьж суух жаргал байсан. Аюур зэрэгэлдээ хаалгыг зөөлхөн нүдв чимээж алга. Хэсэг зүр хүлээн зогслоо. Хүн ер гарч ирэх нь янзалга. Тэгэхлээр нь цаашаа явж мухрын хаалгыг цохив. Хэмбэ? Гих бүдүүн дуу сонсогдсноо том алхах бүр хөлийн чимээ гарч нэг хүн түлхүүр эргүүлж хаалга онгойлгов. Сайн байна уу хүү минь? Хаалгаар амралтын ирэндэл нөмөрсөн хижээлээр цухайхад өвгөн мэдлв. Та юу гэв? Сүү, цайны сүү гэж өвгөн тэр хүний ууртай царай харж сандрахтаа төгдрөв. Үгүй, сүү авахгүй. Өөр айлд зар. Хаалга тас хийтэл хаагдан цоож түлхүүр хангинав. Сүртэй хаасан хаалганы дуунаас ханны шохой холтрон унав. Чухам энэ үед өвгний дотроос нэг юм өмөрөн унах шиг болов. Өвгөн балмагдан сандрахад хүрчээ.
Гэтэл шатан дээр хөлийн чимээ гарч буурал хөгшин шанахтай суу барин зогсоо өвгнийг харж гайхах мэт зогдсов. Та хэний хийг сураглаа вэ өвгөнгөө гэж хөгшин зөөлхөн асуув. Хөөхгүй одоо аюур бухимдлаан дарах гэсэн мэт төгдрөвч нэг сайн ханиаж аваад айл аймгийнхандаа л танилцах юм уу гэсэн юм хөгшин минь гэлээ. Өө зайлвал өчигдрийн нүүж ирдэг айлуу. Та манайд оролдоо. Манайха дээдэд авахарт гэж эмгэн урайлгахын аргагүй дагуулв. Өвгөн шанахтай сүүгэн эмгэнд өгч хуйуул галзуухны өрөөнд орж цай ууж хэсэг суулаа. Ашгүйлдэ ердөө. Сүү дуусчаад яайдаа гэж байсан юм. Өвгөн гой минь энэ хот газар хөдөөтэй огт адилгүй. Та манайхаар ирж байл та гэж эмгэн яриад илгэлээ. Бүтэн жил байтугай хэдэн жилээр хажуудаа ямар айл байгааг тэрч байтугай хин гэж ямар арин шинтэй хүмүүс байдгийг мэдэхгүй өнгөрдөг хотынхны зарим хачин занг хөдөөтэй зүйрлэх юмгүй өөр орчлон гэдгийг энэ завсар эмгэн ярьж амжив. Тэгэвч өвгөн аюур хүн хүнтэйгэн танилцахгүй нэг байшин дандраад байж болно гэдгийг ухаандан багтааж чадахгүй байлаа. Нэг байшин байтугай нэг сумынхан эсвэл зарим аймгийн хүн ч сургаар болохнаа бие биеэн мэддэг байхад тийм амьдрал байж болно гэж бодоход үнэхээр гайхмаар санагдана. Орой тэгээд ач хүүгэн ирэхэд ихэд сонирн болгон ирв. Гэвч цог бодрох тоосонгүй. Өвөө минь дээ. Тэгэж айл амтны хаалга нутгийн бол. Тэ юугаа хийн. Танилцъя гэсэн ороод л ирнэ. Үгүй гэснээр заавал уулзах хэрэг юу вэ? Хот гэдэг тийм газар. Ээлдэг зантай хүмүүс бий. Наадсах нь таны сайхан сэтгэлийг сүү дамалдаг хүн гэж нэг нь андуурч ухаандаа цаана сүү дамлан зардаг хүмүүс байдгаас л тэгж байгаа хэрэг. Өвгөн аюур ач хүүгэн харав. Гүй энэ жаахан биенээс гарамгүй ухаангаар хадил боллоо. Тэгтэл хот газар гэсэн энэ хүүхэд өөрөөс нь хамаагүй илүү юм мэддэг байж таарлаа. Хүүхдийг хүүхэд гэж хэлэхэд хэцүү. Аюур бэлхнэн өмнөн харахад жаахан ч гэсэн ухаан суусан хүнийг анх удаагаан үзв. Тэгээд аюур угийн амархан баярлдгаараа баярлан гарлаа. Мөнхөө ирэх хүн шүү. Ирэх хүний л хэлдэг үг хэлж байна. Нэрэл тийм байж таарна вэ гэж бодов. Хүү минь чи барилгад ажилдаг гэсэн баха. Хүүхэд хөдөө явхад их хэрэг болдог юм. Цоож туурахтай модон хайрцаг хийж өгөөрэй. Муухай сайхан хамаагүй. Машины донсолгоонд салж унах хааргүй бүхэл байвал боллоо. Охин ирэх хавар 10 төгсөн. Одооноос юмыг нь бэлдэхгүй бол болохгүй шүү дээ. Цаг бадрах толгой дөхөв. Дээд давхрын хөгшин ийхүү тэднийхтэй сүж болжээ. Хүнд тус болж хүнээр гуйлах гэдэг сайхан хэрэг. Аюур бол бүх насаараа хүний төлөө явсан. Өөрт чинь итгэсэн хүн л гуйдаг намтай. Аюураас хүн ер юу ч ис гуйж болно. Залуу хүүхнүүд өсний даралт мөнгөөр цохиж өгөөч гэж гуйж, эрчүүд нь чадал тэнхээтэй явах цагт нь чулуун сурвал хөөрг хийлгэж өвгөд гарын дүүтэй имгэж хасаг тэргийн засуулах гэж дууддагсан. Тэр бүхэнд аюур үгүй гэж байсан нь даанч үгүй. Бас хийсэн бүхний төлөөч хөлс шанг ордож явсангүй. Өөгвөл авдаг, өөхгүй бол нэхэж хөөцөлдөггүй байсан. Айлд цай угаад гарах зуртаан эмэгдийн үгийг чагнаж, цоорхой тоогоог нь гагнаж, цоргон унсан данхыг янзалж өгөөд л гардагсан. Тэр болгонд аюур танилтай хоолтой болдог байсан. Харин баячуулыг зусардаж явсангүй. Хийснийхээ хөлсийг ч үнэхээр авдаг байжээ. Ингээд аюур өвгний гар хүрээгүй тэрэг, чарга, данх сав, нутгийн айлаас ирээд олдохооргүй болж билээ. Тийм ч учраас аюурт хүмүүс сайн нутагтаа бол айл болгонд өвөө нь байсан. Өнөөдөр түүнийг биш ач хүүг нь айлын хөгшин гуйжээ. Энэ нь түүний цаг ирснийг хэлж байна биш үү? Хөгшнийг явсны хойно аюур түүнийг нь түргхэн хийгээд өгч хүү минь. Баярлагдээ зайлуул гэв. Тэгнэ өвөө гэж цог бадрах хэлсэн боловч тэр дорон ажилд орсонгүй. Ажиллаж явах болгонд аюур модон хайрцагны тухай хэлж явуулна. Тэгвч хүү амжаагүй гэсээр л ирнэ. Тэр олон машин зордгоорон харуулдаг нь харуулдагаараа байна. Гөрийн гар орох биш гэж аюур игдүүцэн бодно. Тэгээд эцэст айлын хөгшнийг хуурсан болох нь гэсэндээ өөрөн бан золж харуулдаж эхлэв. Ойрд хийгээгүй ажил төсөөрч оргисон авч мойногсон хуруунуудаа арайхийн эвлүүлж бүх тийсэн нурууныхаа чилээг үе гаргасаар ажиллаж эхлэхэд сэтгэл сэргэж дасаж сурсан ажлын аг амтагджээ.
Шалаар нэг зорогдос хөглөрч ганц өрөө байрна зархны газар шиг модны хааг үнэртэж сэтгэл сэргээхэд тэр үнэр танар залуу зандан насыг нь эргээд авчрах шиг болов. Ийхүү эхний өдөр хүүг ажиллаж явсны хойно эхэлсэн атлаан дөнгөж хідэн банз тайрч харуулцаар өнгөрөв. Хог шороогоон цэвэрлэж банзаа хураагаад цайгаан чанаж суутал ашгүй ирлээ. Баахан зовсон царайтай байснаа цайгаан ууж цонх руу ширтэн зогсож юм бодоод эцэстэн зориглог бололтой. Өвөө хоёулаа айлт очие гэв. Юун айлт? Манай ажлын газрын нэг хүн хүүхдийнхээ үсийг авах юм. Бид баригадаар очих ёстой. Өнөөдөр мөнгө нийлүүлж юм авцгаасан. Намайг эртэрийг шиг болчихно гэж битгий сан. Бүгдээрээ очиж байхад ганцаараа үлдэх эвгүй. Манайхны заншил тийм юм. Явъя. Да тэгье оо хөөмийн тэгье. Аюурын сэтгэл хөдөлжээ. Ач хүүгээч өрөвдөх шиг. Өнөөх биед хүрсэн том хүний ухаан гаргадаг хүн маань яавда. Хүүхэд шиг хошуугаан цоройлох нь холгүй гуйн зогсож байна. Явуулгүй яах вэ? Бүгдээрээ л очдог намтай бол ач хүүч очиг. Аюур хурмаас хоцорч байсангүй билээ. Амтэн хүн түүнийг байхгүй найрыг найрт бараг тооцдоггүйсэн. Гэтэл аюур юу вэ? Дуулыг ивч хоолойгүй. Ёрөөй гэвч хилдэг хідэн үгэн эвтэйхэн эвлүүлж чаддаггүй байлаа. Тэгээд ч гэсэн нутгийн буурлуудын дунд хойморд сууж байхыг нь харгасан гэж хүмүүс хүсдэг байжээ. Ач хүү өвгөн аваан дагуулan гарав. Богино өдрийн гэгээ тадарч хорвоо ертөнцийг өвлийн шөнийн нам нойроор дарах гэсэн адил харанхуй нүмерч эхлэв. Одод ойртсон мэд хүйтэн жавар тэдгээр оддыг өнгөлөн зүлгэх шиг хурц тодоор гэлэлцэн байлаа. Хүмүүс нааш цаашаа явж зарим нь замгүй газраар явах бололтой цас шажигнуулна. Хойд ингэрийн цасанд дарагдсан намхан байшингуудын цонхны цан хуургийг чуучаа нэвтлэх мэт чийдэнгийн гэрэл улайсан харагдана. 3 онда хурч яваа жаахан хүүхдийг хүү юу охин уу гэдгийг эхлээд аюур таньсангүй. Айл их юм бэлдэжээ. 2 ууц тавьж айраг цагаач бэлхэм цалгин байлаа. Дээшээ гисэр байгаад аюурыг хойморт суулгав. Амтэн хүн олонтой дуу шуугаан ихтэй. Саяхан жигэнсэн буузны үнэр, арх айрагны эсэглэн үнэр, тамхины гашуун утаа холилдон худгалдан үнэртэн. Найр эхлэв. Эцэг нь хүүхдийнхээ үсэнд эхлэн хайч хүргэж, гэр дүүрэн хүн тугаар ээлжлэн хаачилсаар дуусгав. Өвгний таньдаг хүн нь баргаараа энд байв. Мөнөөхө довжид сахалт бие давхар байсан одоо бол нэрайлж өнгө цус орсон бүсгүй цүм байна. Довжид өвгөнд сэмхэн дөхөж хуйуул ойр зүрийн юм яриад ав. Дуу хуур эхэлж гэрээр дүүрэн хүн өвгнийг үл мэдэх сайхан айтай дууг дуулцгаав. Яг энэхэн үеэст аюура сэтгэлийн хамгийн эмзэг газрыг хөндөм үзэгдлийг олж үзлээ. Юу гэвэл ач хуун нэг охинтой зэрэгцэн сууж хуйуул дуулахын хамт BBC-г туйлын инкри дотноор ширтэн байхыг өвгөн харлаа. Тэр охин ямагт нүүрэнд нь нар туссан мэт тэнэгэр инээмсэглэр ширтэх бөгөөд хүн олонтой найр дуухуур бүхнийг мартсан бололтой гагцхүү цог бадрахыг л ялдамзуулан ширтгэж. Өнөөх будагчин төхөөрхөн охин юм. Манай цог бадрахтай адилхан ч царайтай юм уу да? Даруухан байрын хөхөт юм. Гэгчлэн аюур шинжин бодно. Дууны аялгуу дуусав. Гэрийн эзэн хултай айраг авч цог бадрахад барьлаа. За хүү минь хамт олонныхоо найр цэнгэн дээр ирсэн хүн байна. Нэг ая бариад өрх. Цог бадрах босов. Айргийг авч өөр өвгөн инээмсэглэн хараад ёор ичсэн зовсон шинжгүй дуу эхлэв. Сайхан ч дууллаа. Манай цог бадраха барилгадаа тэргүүн дуучин хүн шүү дээ. Үдшилэг дээр гитар хөгжимтэй дуулахдаа ямар гин гэж довжид өвгөнд шивнэж суулаа. Үгхээ мөн гайхалтай хэрэгэ. Хажууд нь байж дуулдгийг нь мдээгүй байх шүү. Ач хүүгээ бүрэн сайн мэднэ гэж бодож байсан бэлээ. Гэтэл хажуудаа байгаа хүнээч аюур сайн мэдж чадсангүй. Ингээд бодоход юм гэдэг ямар түргэн өөрчлөгдөж байгаа хэрэгвэ. Найраас довжид саахалт хүүхэнтэй тавуул гарлаа. Одод бүтсэн тэнгэр харж ач хүүгийнхээ мөрийг түшин харанхуйд ойч үзэ гэж зөөлхөн алхаж явхдаа аюур сэтгэлдээ баяртай яв. Өвөө гэж сахалт зэрэгцэж ирээд харанхуйд зориг орсон шинжтэй эртүүд би арх ууж таны өмнө муухай явдал гаргажээ. Хэлэх үг хэлэхгүй үг хэлжээ. Уучлаарай өвөө минь гэв. Зөвдөөх.
Чи тэгэхэд улангассан буух шиг л байсан шүү. Өвөөд ч үг хайж байх шиг гэж давж динэв. Байгдээ хүүхдийг битгий зовоо. Өвөө нь юм санахгүй. Яалаа гэж дээ. Гэвч хүү минь арх гэдэг идээ савнаасаа бусдыг дийлдэг юм шүү хүү минь. Өвөө манайхаар очиж байгаач охин маань зөндөө том болчихсон гэж хүүхэн хэллээ. Одоо нэг хууч хөөрөх болсон байгаа. Сайн өдрөл ирж аваачхаас биш хүүхдүүд ч таныг яриад л байдаг гэж давжид хэлв. Хүмүүс намайг санаж ярьж хөөрч байна гэдэг яасан ч сайхан хэрэгвдээ. Ерөөс ач хүүгийн ажлын газрын энэ хүмүүс гайхмаар сайхан зантаа. Аюур хүүхчийг байрлаж орхив. Гэвч бодмоор юм. Аюурт их байлаа. Би гэдэг хүн өвгөрч өтөлжээ. Хүнийг урд хараад л мэддэг байсан атал ач хүүтэйгэн хамт амьдарч байж юунд дуртай, юугаараа илүү болохыг нь мэдсэнгүй. Одоогийн хүнийг ойлгоход бүрч хэцүү болжээ гэж бодоход нутагт яригддаг нэгэн домог санаанд нь ороод явчихав. Хизээч үлээ нутагт нь нэгэн ядуу байр байсан юмсан ч амьтан хүнээс гуйдаггүй боловч өглөгч сэтгэлтэй нутгийнхан аягс цайн сүү таргаан зөөдөг байжээ. Харин баячууд л тоохгүй. Хинд ч ажиглагдамгүй, мэдэгдэмгүй ядуу буураа тэр хүн жодгор шиг жаахан гэртээ юу хийдгийг хэн ч мэдэхгүй. Амьтан хүн айл саахалтаж буухгүй, гэрээс бараг гардаггүй ядуу ир юугаар ч чухам амьдарч голоо зогоодгийг бурхан л мэддэг байх. Тэгтэл хүрээнээс эрдэмтэй лам ирж бүргэдийн хийд дээр ном хаялцаж нутгийн номтой бүхэн дийлэгдээд хошууд нутгийн нэр өнгөрөхөд хүрч гин. Адуу ирж явсан хүн ядуу ирэхээр орж хуучилж холойрын сонин ярахтаан эрдэм номтой хушууны альж чадaltaй нь очоод дийлсэнгүү гинэ. Хушууны нэр ингээд л өнгөрдөг байж хөөрхий. Өөрөөсөө л бид чадaltaй эрдэмтэй гэж сахил хүрсэн хэдийгэн хэлдгээс биш. Чухамдаа ч одоо хүрээ зүгийнхний чигчи хурууны чилээ гаргахгүй л амтж юмсан ч гэж халгалжээ. Ядуу ир юм хэлсэнгүй. Адуучныг явсан хойно арай гэж нэг дөнгүр хувцаан өмсөөд хийдийн зүг алхажээ. Хүрээний ламтай ном хаялцаж гин удаан ч хаялцсан юм байх. Ядуу ир номоор үзэлсэн юмдаг удаа. Тэгээд эцэст нь хүрээ лам өөрийгөө ядуу ирийн чигчинд ч хүрхгүйг мэдэж дуугаан хураажээ. Лам бугай ном мэдхгүй мааны хідэн үсэг цайжилчгээд битгий өнгөрч хөөрчвэ. Ард олон гэдэг чинь гадаад их далай шиг юм. Тэр их далайд чинь сувдж би гэд ядуу ир гарсан юм гэдэг. Ээнхүү хинээч тоогоогүй өчүүхэн дорд ядуу гуйлагчин нэр бүхэл хушуу нутгийн нэрийг аварчээ. Хин түүнээс тийм эрдэн ном гарна гэж бодох билээ. Та ийм номтой хүн хүрээнд суухгүй яасан юм бэ гэж асуухт нь. Хүрээний лам нар эрдмийн их далайн зөвхөн захыг үзээд хоосон өвчгөнсөн улс. Би бол жагар төвдийн орныг үзэж Бурхны ном гэдэг юу болохыг дэндүү сайн ойлгоод эцсийн хүн гэдэг амьтан бор гэртэн богд хар гэртэн хаан байхаас илүү сайхан юмгүйг ойлгосон хүн гэж хариулсан юм гэдэг. Гэхдээ юм гэдэг нэрэл тийм дээ. Би ч гэсэн ач хүүгэн сайн мэдэхгүй л явна. Энд чинь миний буруу юу? Ач хүүгийн минь гэтэл намайг бүрэн сайн мэднэ гэж юу? Хажуудаа хүн байгааг тэр ямар ичттэй хүн бэ гэдгийг ойлгож чадахгүй. Ойлгохыг ч хүсэхгүй явсаар насыг илээн гэдэг мөн гонигтай гэж аюур бодсоор гайхсаар л явлаа. Өвгөн хайрцагаан дуусгав. Харуулдаж тэгшилсэн банзаар хийсэн тэр хайрцагаан шар өнгөөр будаж цуург хийгээд нэг орой ач хүүгэн ирэхэд нэмгэн цагаан төмрөөр хээлэн хадж байв. Үгүй таа чинь гэж цог бадрах хэл хүүгэн олохгүй зогсохт нь миний хүүгийн зав нь олдохгүй байгаа бололтой. Тэгээд ч хүнээ ямиг удаах муухай. Өвөө нэг юм хиймэр болов. Олигтой ч болсонгүй. Гэвч яа гэхв гэж хэллээ. Залуу хүү шатрын шалаанд орсон лугаа айдал дунхайн зогсож өвөөгийн өмнө аргагүй л хожигдлоо хүлээхээс аргагүй болов. Аваачиж өгхөө минь намайг хийсэн юм гээд юу хийн зүгээр л тэрч аваачаад өгчхөө дэр гэж аюур хэллээ. Хүү хөдөлсөнгүй. Үгүй яалаа гэж. Та өөрөө хийчихэд би танаар хийлгээд хүргэж өгнө гэж юу? Гэсэн үг нүүрэнд нь тодорч байлаа. Тэгтэл өвөөгөөр өөрөөр нь явуулж болохгүй гэнт хүү ойлголоо. Мэдээж хэрэг өвөө нь оруутаал хөө минь хайрцгийг чинь хийжээ гэж хэлэх болно. Цог бадрах тэгээд хайрцгийг дээдэл оруулж өгөхөөр гарлаа.
Өөдөн ажил удсандаа цог бодрохоо гонигтай болов. Уг нь өөрөө хийсэн бол дөнгөхөл байсан. Хойтон хэрэглэх хэмээг яарад яах вэ гэж бодоод хойш тавьж байсан. Гэтэл өвөө нь хийчихсэн байдаг. Цог бодрох шатан дээр гараад хайрцгийг сайн үзв. Маш сайхан хийжээ. Үнэхээр нэг чин сэтгэлээс чигжин барин хийжээ. Буланд нь жижиг хадаасаар хатсан цагаан төмөрхөө, жигдгшин шар будаг, ногоон цаасаар дотролсон хүртэл чамдаам савнаас дутхааргүй бас тэгээд хөнгөн байлаа. Цаг бодрох өвөөгөн ийм нарийн гартай хүн гэж мэдэхгүй явжээ. Одоо хийснийг нь үзээд айх шиг, сүрдэх шиг боллоо. Тэгээд гүйхээрээ шахам шатаар өгсөж айлын хаалгыг татлаа. Айлын хөгшин хайрцгийг үзээд баярлаж байгаа гэж яана. Ашиггүй. Үгүй ямар гоё хийгээвэ? Ердөл гоёлын чамдаан болж гэж магтаж гарлаа. Өвөө минь хийсэн юм шүү гэж цог бодрох ам бардам хэллээ. Юу? Аюургаа юу? Гэж хөгшин гайхав. Тийм ээ. Миний ажил болсонгүй. Тэгээд өвөө маань хийж орхиж үнэндээ хойтон хэрэглэн гэсэн болохоор ч би нэг их яараагүй юм. Харин өвөө маань үгүй ёроо. Ийм уран хүн байсан юм уу? Айх тэр өвгөнөө гэж айлын хөгшин дуу алдсаар үлдэв. Аюур ингэж үнэхээр гайхаж төрүүлж чадав. Түүний зөвхөн царайг хараад л өвөө бодсон сансан сор болсонд эргэлзэх юмгүйгэн ойлголоо. Тэгтэл аюур зөвхөн үүгээр өөрийн чадлыг үзүүлээд зогсох биш. Хийж байгаа нь дуусгаж байж үнэхээр ийм хүн байж энэ уран гарнаас надад сурах юм бишгүй байна шүү. Үйлдвэрийн ямар ч том нарийн машин хийж чадахгүйг өвөөгийн гарал хийж энэ ч нэрээ олон үе дамжсан эрдмийн л ач байж таарлаа гэж ойлгуулахаар л юм хийсэн байх ёстой. Бүтэн сэн өдөр аюур ач хүүгийн гэртээ байна гэхлээр хуучин танилуудаараа орхоор яв. Өвөө та яарад хэрэггүй. Би гэр орноо жаахан янзлна гэж цог бодрох хэлв. Үнэн дээр чи тэр өдөр аюур яарсангүй. Хуучин хашаандаа орж айлуудаараа хэсэж, довжтой хууч хөөрч, хойд айлд охиныг нь хөөрдөн суусаар байтал нар ханын толгооноос мултарч сая гэр рүүгэн одов. Гэртэн гэрвэл цог бодрохоо хоол хийчихсэн хүлээж байлаа. Гэр орноо ихэд янзлсан бололтой. Бурхныг гүнгэр ванаас нь гаргаж 3 давхрын 2 залуу шиг гэрийн чимэг болгон шүүгэнд хийсний адил сул тавьжээ. Тэгэхдээ зүгээр тавьсангүй. Хүлэн авагчин авдар дээр тавьж мөн хүү хүлэн авагчийнхан дээр гоёмсгоор уржээ. Аюур эгээтэл дуалтсангүй. Үгүй хөөмн чи гэж хэлэхтэн цог бодрох огтхон ч тойгоогүй зан гарган инээмсэглээд өвөө минь сүсгэлдэг бол та дотроо сүсгэл. Би чинь эвлэлийн гишүүн хүн шүү дээ гэлээ. Аюур юу ч хийж чадсангүй. Ач хүүг буруушаах арга бас олдсонгүй. Бурхныг далд хийх юм уу гаргаад хайчихсан биш. Аюур сүсгтэй болоод энэ бурхныг авч явдаг юм биш үлээ. Гэвч энэ бурхан эмгэнтэй хамт ирсэн. Эмгэн нь шүтэж биширсээр өдий хүрсэн. Тийм ч учраас бурхнаа эмгэний сэтгэлийг бодож хадгалсаар өдий хүрчээ. Гэтэл гуунаас нь гаргаад тавина гэдэг бол зөвхөн гэрийн чимэг болгоно л гэсэн хэрэг юм. Аюур юм хэлсэнгөө боловч дотроо сэтгэлийн хямралтай болов. Бурхныг ингэж тавьж болохгүй гэсэн бишрэл нь ач хүүг зөвч юм хийнү гэсэн бодолтой зөрчилдөн зовж байлаа. Гэвч аюур бурхнаа хуучин гуйнд нь хийж хүлэн авагчийг хөсөрч зайлуулах чадал байсангүй. Нээрээч ингэх цаг болсон юм биш байгаа да гэж л санагдана. Хүү ухаантай хөдөлжээ. Тэрч байтугай ямагт салдаггүй зүйлийг нь ч унтраалгүй. Харин шинэ гол хийм бадрааж хүлэн авагчийнхаа өмнө тавьжээ. Аюур гинт орон гэрээн эргүүлж тойруулан нэг сайн харав. Анх гэрт байхад аюурын гэсэн бүх зүйл энэ айлын гол юм байжээ. Хуучин авдар сав, үхэг, ор дэр хүртэл аюурын үнэр ханхалсан өчнөөн жилийн тоос шингэсэн зүйл байсан. Байшинд орсон эхний үед бол энэ өрөөний нэг тал нь өвөөгийн, нөгөө тал нь залуугийн өнгөтэй хуваагдмал байсан. Одоо бол хуучин ор авдарнаас бусд нь шин чилэгдэжээ. Анх удагаан аюур харшлагтай модон ороо дэндүү зай эзэлсэн янхгар болохыг мэдэв. Будаг үнэрсэн энэ айлд авдаранч бас тэр болоод байх бололтой. Аюур гунигтай болов. Түүний бодлоор бол энэ айлд эзэд нь мэдэгдэмгүй шахуу нарийн тэмцэл өрнөж байх шиг. Чухам тэр тэмцлийн нэрийг юу гэдгийг өвгөн мэдэхгүй.